Бооны бүгд найрамдах Герман улсын хаан сайдын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран явуулдаг хууль зүйн сурчлагын шин төвчөө нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид Монгол улсын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн талаар ярилцсан. Монгол улсын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг 2019 онд улсын хурлаас шинжилэн батлаж 2020 оны 1-р сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар аж ахуй нэгжийн татвар ногдуулах, татвараас чөлөөлөх орлого, татвар төлөх хувь хэмжээ, татварын хөнгөлөлт чөлөөлтийн талаар энгийн жишээнээр тулгуурлан хууль зүйн үүднээс тайлбарлан ойлгуулахаар бэлтгэлээ. Монгол улсад татварын талаар 13 бие даасан хууль үйлчилдэг өгөөд 2019 онд шинжлэгдэн батлагдсан аж ахуйн орлогын албан татварын хууль нь 2020 оны 1-р сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөгдөж эхлээд байгаа юм. Энэ хуулийн дагуу тухайн татварын жилд албан татвар ногдох орлогоос эсвэл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна. Албан татвар төлөгчийг Монгол улсад байрладаг, Монгол улсад байрлдаггүй албан татвар төлөгч гэж ангилна. Монгол улсад байрладаг албан татвар төлөгчд дараах аж ахуйн нэгж хамаарна. 1. Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж. 2. Удирдах байгууллага нь Монгол улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж байна. Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн тухай татварын жилд Монгол улсад болон Монгол улсаас их усүртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногд. Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдно. Үүнд үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, бусад орлого хамаарна. Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцно. Одоо албан татварын хувь хэмжээний талаар ярив. Тэгээс 6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухай жилийн орлого олсон тохиолдолд 10%-аар 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухай жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25%-аар нэмж албан татвар ногдуулна. Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод дор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна. 1. Эрхийн шимтгэлийн орлого, ногдол ашигын орлого, хүүгийн орлого, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, газрын тухай хуульд заасны дагуу буцаан олгосон мөнгө хөрөнгө, даатгалын нөхөн төлбөр, эрх борлуулсан, шилжүүлсний орлогод 10%-аар. 2. Үйл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод 2%-аар. 3. Төлбөрт тааварт, бооцоо тоглоом, эд мөнгөний хонжир цуглаанаас хоцсон орлогод 40%-аар. 4. Тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгойн аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашиг. Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол улсад олсон болон Монгол улсаас их усүртэй орлогод 20%-аар. 5. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёр дахь зах зээлд нээлттэй арилжаалах өөрийн хэрэгсэл нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5%-аар. 6. Монгол улсын арилжааны банкны гадаад дотоодын их усүрээр татсан зээл өөрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5%-аар. 7. Жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалыг хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатхууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулахаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1%-аар тус тооцож албан татвар оногдуулна гэлээ. Аж ахуй нэгжийн захирал дарга нар татварын байцаагч болон татварын мэргэжилтнүүдээс аж ахуй нэгжийн орлогын албан татварын шинэ хуулийн талаар асуулт асууж мэдээлэл зөвлөгөө авч байна. Үйл ажиллагааны орлогод ямар орлого хамаарах вэ? Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдуулна. Үүнд бараа ажил үйлчилгээний борлуулалтын орлого, төлбөрт таавар, бооцоо тоглоом, эд мөнгөний хонжуурт суглааны үйл ажиллагаанаас олсон орлого, техникийн удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого, үн төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил үйлчилгээний орлого,
Дээрх орлоготой адилдах бусад орлого хамаарна. Хөрөнгийн орлогод ямар орлого хамаарах вэ? Хөрөнгийн орлогод дараах орлого хамаарна. Үүнд хөдлөх болон үйл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээс үүсний орлого, эрхийн шинтгэлийн орлого, ноогдол ашигын орлого, хүүгийн орлого. Хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогод ямар орлого хамаарах юм бэ? Хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна. Үйл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан шилжүүлсний орлого, хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого, төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан шилжүүлсний орлого, хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос бусад бит бус хөрөнгө болон үйл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого тус хамаарна. Хууль зааснаар ямар орлогыг албан татвараас чөлөөлөх вэ? Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө. Засгийн газар Монгол Улсын хөгжлийн банкны өрийн бичиг, бондын төлбөр, хүү, анз, ирээдүйн өв сангийн тухай хууль заасан ашигт нотолын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн өмчин оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчин үйлдвэрийн газрын төрийн өмчөд ногдох хувьцааны ногдол ашиг. Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарлсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого, газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого. Зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого, хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого, төрийн өмчөд аж ахуйн нэгжүүдээс засгийн газарт хуваарлсан ногдол ашиг, газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлэх орлого, боловсролын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйл ажиллагааны орлого, ашигын төлөө бос хуулийн этгээдийн дүрм заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого, сууц өмчлөгчдийн холбооны гишүүдээс цуглуулсан үйлчилгээний хөлсийн орлого болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны санд төвлөрүүлсэн хөрөнгө, гишүүдийнхэн бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгөөс олсон хоршооны орлого орно. Ямар орлогод албан татварын хөнгөлт үзүүлэх юм бэ? Дараах орлогод албан татварын хөнгөлт үзүүлнэ. Үүнд аймаг сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол аслагдсан аймаг суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн ерөнхий захиргаан тухайн орон нутагт бүртгэлтэй орон нутгийн татварын албатай харьцдаг ажлын байр бий болгож байгаа Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжийн тухай аймаг сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татварын аймаг сум төв нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол аслагдсан аймаг сумд 50%, 1000 км-ээс хол аслагдсан аймаг сумд 90%. Нийт 25-аас дээш ажиллагчтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын 3/2 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухай төрлийн албан татварыг байгалийн нөөцийг хэмнэлтэд ашиглах, орчны бохирдол хаягдлыг багасгах, байгаль дээлтэй техник тоног төхөөрөмжийг борлуулсан орлогод ногдох албан татварыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд инновацийн тухай хуульд заасан гарааны компани дотоод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг, бие тамир спортын тухай хууль заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж, тухайн спортын барилга байгууламж, спортын заал талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50%-тэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг, хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хуваар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилдаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцсон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны их үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татвар, авто зам, төмөр зам, нисгэн усны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд үтсэд 500 мянган Америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50%-тэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аял жуулчлалын цогцлбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300 мянган Америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50%-тэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн аж ахуйн нэгж байгууллагын тухайн арга хэмжээнд зохицуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг тус хөнгөлнө гэж зааж.
тариалан эрхлэгчдэд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? Дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ноогдох албан татварыг 50% хөнгөлнө. Үүнд үр тариа, төмс хүнсийн ногоо, сүү, жимс жимсгэн, тижээлийн ургамал, эрчимсэн дахианы аж ахуйд үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн. Албан татварын хөнгөлөлт илрүүлэх талаар хуулийн заалтанд ямар салбар хамаарахгүй вэ? Албан татварыг аймаг сумын төвөнд нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол аслагдсан аймаг сумд 50%, 1000 км-ээс хол аслагдсан аймаг сумд 90% хөнгөлөх тухай заалтанд дараах салбар хамаарах. Үүнд ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа, согтууруулах, хундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн импортлон эсвэл дамжуулан худалдах, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний их үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисхийн үйл ажиллагаа эрхлэх, авто замын байгууламжийг барих, засварлах салбарууд хамаарахгүй юм а. Энэ нэвтрүүлгээрээ Монгол улсын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн талаар ярилцлаа.